3 хоногийн дотор 100 мянган хүн гараа зуршиж байна. 3 хоногийн дотор. Хэрвээ энэ нэг сарын хугацаатай байсан бол Монгол улсын татвар төлдөг бүх хүн гараа зурх байсан гэсэн үг болчихж байгаа. Тэгэхээр энэ бол яг ард иргэдийн хувьд бол одоо тэр өсөн хүлээсэн ард иргэдийн нэн шаардлагатай ийм хууль гэдэг нь эндээс харагдаж байгаа. За гэтэл нөгөө талдаа энэ улсын төсөвчин тасалдах юм биш үү гэдэг ийм асуудал үүсэж байна. Гэтэл бүр нөгөө талд нь ярих юм бол ард иргэдийн нуруунд дээр ирж байгаа энэ одоо амьдралын өвтөг гэдэг зүйл чинь хэрэгс хэтэрч байна л. Өнөөдрөөс яг 10 жилийн өмнө 500 одоо малчин өрх бол тэр малчин өрхийн орлого бол одоо ноолуур арьс шир мах гэдгээс хагаад болоод байдаг байсан. Хүүхдийн сургалтын төлбөрийг төлчөөд болоод байдаг байсан бол өнөөдөр 1000 малтай болсон ч энэ үнийн өсөлтийг дийлж чадах болцсон байна. Тэр одоо импортоор авч байгаа хэрэглэж байгаа бүх өргөн хэрэглээний барааны үнэ нь хэд дахин өссөн. Гэтэл энэ өсөлтийг дагаад ард иргэдийн орлого нэмэгдсэн үг гэвэл огт нэмэгдээгүй. Тэр ард иргэдийн орлого гэдэг дотор чинь цалин болон одоо тэр малын гаралтай түүхийдийн орлого гэх зэрэг бүх л орлого багтаж байна л да. Тэгэхээр бид нар нэгэнт одоо энэ ард иргэдийнхаа орлогыг нэмж чадахгүй болвол эргээд татврыг бууруулна гэдэг чинь эргээд нөгөө хүмүүсийн орлогыг нэмэгдүүлж байна л гэсэн. Одоо жилд нэг 2 сая төгрөгийн цалин авч байгаа 2 сая 500 мянган төгрөгийн цалин авч байгаа хүн бол эндээс нэг 250 мянган төгрөгөөр цалин нэмэгдэж байгаа ийм л зүйлээ л гэсэн. Тэгэхээр нэгэнт ард иргэдийн нуруунд дээр ирж байгаа тэр ачаагийн жаахан ч гэсэн хөнгөлөх хамгийн боломжтой зүйл нь энэ юм байна. Гэхдээ нөгөө талд нь юу гэхээр энэ улсын төсвийн зарцуулалт ямар байна вэ гэдэг зүйлээ бид нар олж харах хэрэгтэй байна. Одоо сая ингээл өнгөрсөн хугацаанд 14 мега төсөл гих зэрэгээр ямар ч үр дүнгүй зүйлд маш их мөнгө зарцуулсан. Нөгөө нэг цоорхоо дороо баахан нэг цоорхоо хувинд ус хийдэгтэй адилхан яг л тийм л байна. Гэтэл нөгөө хөөрхийн өөрийнх нь тэр багаахан орлогоноос нь 2 сая гаруй төгрөгийн одоо цалингаас нь 10% авчгаад тэрийг үнэхээр энэ ард иргэдийн амьдралыг сайжруулах тийм үр дүнтэй зүйл зарцуулж байгаа бол асуудал алга шүү дээ. Гэтэл өнөөдөр энэ улсын төсвийг зарцуулж байгаа тэр одоо зүйл нь үнэхээр одоо цоорхой шанах шиг цоорхой хувин шиг ийм үр дүнгүй зүйлүүд зарцуулж байна. Эргээд энэ улсын төсвийн зарцуулалтаас ард иргэдийн амьдрал сайжраад тэр үйлдвэрлэл бий болоо тэр малын гаралтай түүхий нэмэгдээд ард иргэдийн орлого нэмэгдээд амьдралын чанар сайжирч байгаа бол энийг багасгах нь буруу гэж бодохоор л гэтэл ямар ч үр дүн гарахгүй байна гэдгийг бол энд ташрамд хэлье. Тэгээд тэр дундаа алслагдсан аймагуудын хувьд бол ингээд тээврийн хөлс нь нэмэгдээд бензин шатхууны үнэ нэмэгдээд бүр хэцүү байдалтай болж байна. Тэгэхээр одоо бид нар нэгэнт энэ малын гаралтай түүхийдийг боловсруулж одоохондоо бол чадахгүй байна. Үйлдвэрлэл нэмэгдэхгүй байна. Ийм учраас бас ингээд энэ бол бас ард иргэдийн нуруунд дээр ирж байгаа ачааг багасгах бас хамгийн үр дүнтэй ийм аргаа гэж бол энд хэлье. Тэгээд ямар ч байсан бүр энгийнээр хэлэхэд орж байгаа орлогоос чинь тэр 9% нь бол таны орлого тэр хэмжээгээр нэмэгдэнэ л гэсэн.